Ямар болж байна? Таны хүсэн хүлээж чадсан тоглолтуудыг лигийн багууд маань гаргаж чадчихэв үү? Энэ жилийн лигийн авраг их сайхан болж штэ. Тэгээ одоо финалд бол үнэхээр бас л чадaltaй л хоёр баг үлдсэн байна. Тэгээд одоо энэ хоёрын хоёуланд нь сайхан амжилттай тоглоорой л гэж хүсээрэй дөө. Та өөрөө хөл бөмбөгийн спортоор хичээлдэг үү? Энэ хөл бөмбөгийн спортыг хэр сонирхдаг вэ? Би бол маш их сонирхдаг. Тэгээд бас залуудаа тоглож ирсэн. Тэгээ одоо бол сайхан валишглаа сууж байна. Тэгээ ер нь Монголын хөл бөмбөгийн спорт ер нь хөгжих шатанд ер нь хэр явж байна лээ. 70-аад оныхтай харьцуулбал таны үеийнхтэй харьцуулбал одоогийн хөл бөмбөг ер нь ямар түвшинд байгаа юм бол? Одоо хөл бөмбөг сонирхогч хүүхдүүдийн тоо 90 өссөн шүү. Тийм болохоор би бол бас нэг хэдэн жилийн дараа бол ер нь бид нэлээ сайхан тоглогч нарыг харах болоо гэж бодож байна. Лигийн авраг шалгаруулах тэмцээний аврагын төлөөх тоглолт болох гэж байна. За та аль багийг дэмжиж байна? Ер нь та өөрөө хөл бөмбөгийн спортоор хичээлдэг хүн үү? Тэгээ би хичээлжсэн урд нь лиг гэж байхаас өмнө улсын аврагуудад тоглодог байсан л да. Одоо манай энэ лигийн тамирчид бидний үеийг бодох юм бол бүр залуужаад үнэхээр чадвартай болчих. Миний бодлоор бол 3-5 жилийн дараа манай тамирчид бол Азийн хүрээнд Азтай бол ер нь эхний 3-р дорс тоглох хэмжээний чадвартай болж байна гэж үзэж байна. Таны үеийнхээ бодох юм бол одоо нэг лигийн багийн тамирчид нь өөрчлөлт орсон ч юм уу, шилэг зүйл ч юм уу, одоо өөрчлөгдсөн зүйл нь юу байгаа юм болоо юм? Хамгийн нэгдүгээрт бол залуучсан байна. Хоёрдугаарт бол одоо бидний үед чинь сайхан талбай гэж байсангүй шорон дээр ерөөсөө шоротоо толдаал явдаг байлаа. Хангалт сайн байна. Бөмбөг болдохгүй винээсээ гоогаад бөмбөгтэй нэг нь бусдыг гадуудаа тоглодог юм л байлаа. Ер нь сонирхлоороо байсан. Одоо бол эднийг залуугаас нь ер нь бас их шинжлэх ухааны үндэстэй л тоглож байгаа мó гэсэн. За баярлалаа.
Nice. Tukse. Barang tuturuyor. Tukse bayım. 하나 치슈. 이게 답정니까.
Эрхэм үндэт үзэгчдээ 2009 оны үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөв тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Талбай дээр цагаан өмсгөлд тоглож байгаа Эрчим клубийнхан улаан өмсгөлд тоглож байгаа Улаанбаатар дээд сургуулийн талбай дээр гарч ирж байгааг бид бүхэн харж байна. Улаанбаатар дээд сургуулийн хөгжин нэмжигчид бол бид нарагдж байна. Үнэхээр гайхамшигтай хөгжин нэмжигч нар. За Эрчим клубын хувьд бол та бүхэнд танилцуулан хэлэхэд бол лигийн тэмцээний медальт байрнаас бол ер нь мултарч үзээгүй байгаа гэж хэлэхэд нь бол буруудах юм байхгүй. Монголын үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээний 96, 98, 2000, 2002, 2007, 2008 оны авраг, 97, 99 оны мөнгөн медаль, 2003 оны хүрэл медальтай Монголын хөлбөмбөгийн холбооны цомын аврагаар 3 удаа тодорхойлсон 2 дугаар байранд 2 удаа шалгарч байсан Дорж сүрэн Батнасан гэсэн 2 дасгалжуулагчтай Эрчим клубийнхан бөмбөгийн тоглолтод оруулснаар энэ удаагийн лигийн авраг шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөв тоглолтын ихөө эхэлж байна. За цагаан өмсгөлд тоглож байгаа Эрчим клубийнхан бөмбөгийг эзэмшсэн Кевэр Баруунжиг үртэн наашны гаргаад ирлээ. Талбайн төвөр бол дамжуулалтыг ажигсан. За Баруунжиг үрт гараад ирсэн бөмбөгийг өсгөлтсөн дамжуулалтаар бол Үнкэрийн сайн урагш нь гаргаж өгсөн хэдий боловч энэ дээрээс Улаанбаатар дээд сургуулийнхан бөмбөгийг бол салгаж чадлаа. За Улаанбаатар дээд сургуулийн хувьд бол та бүхэндээ танилцуулан хэлэхэд бол Улаанбаатар дээд сургуулийнхан маань бол ер нь сүүлийн одоо хамгийн сүүлийн отхон клуб гэж хэлэхэд ер нь буруудах юм байхгүй. За энэ багийн хувьд бол 2009 оны Борго Капын тэмцээнд төрүүлж байсан. За Баруунжигээрээ явж орж ирэнгүүтээ нурагш нь хайж өгсөн. За Эрчим клубын хаалгач Дэлгэр далай бөмбөгийг авч байна. За үндэсний лигийн тэмцээнд 2007 онд эхэлж оролцохдоо 6 дугаар байранд 2008 онд 6 дугаар байранд орж ирсэн бол 2009 оны хөө алтан медалийн төлөө тоглож байна. Улаан өмсгөлд тоглож байгаа Улаанбаатар дээд сургуулийн лигийн авраг шалгаруулах тэмцээний медальт байрны болжлыг бол төвхөндөө анх удаа хангаж байна. Өмнө нь 2 жил лигийн авраг шалгаруулах тэмцээнд оролцохдоо хоёуланд нь 6 дугаар байрыг эзэлсэн. 2009 онд энэ жил Борго Капд төрүүлсэн. За тэр тоглолтыг бол телевиз үзэгч түмнийхээ хүртэл болгож байсан. За таван шугам дээрээс Эрчим клубийнхан бөмбөгийн тоглолтод орлоо. За Баруунжиг үртэн бөмбөг гараад ирсэн. За энэ дээрээс нэг орын дамжуулалтыг хийгээл Эрчмийн ээлж товтлогоо торгуулийн талбараа орж ирэх оролдлогыг хийсэн. За болонгийн зөвхөлд бол таарж байгаа маа. Цагаан өмсгөлд тоглож байгаа Эрчим клубийнхан болонгийн зөвхөлдийг гүйцэтгэхээр болж байна. Өнөөдрийн тоглолтын анхны болонгийн зөвхөлтөө гэж байхгүй. За 10 дугаартай хөлбөмбөгч Чимбаатар болонгийн зөвхөлтийг хийх гэж байгаа маа. Шөвгийн дөрөвт бол гол хожлын голыг оруулсан Чимбаатар. За 2-2 тоглогчийг л даваад ороод ирж байна болонгийн зөвхөлт. Дахиад хажуугийн шугам дээрээс Эрчим клубийнхан бөмбөгийн тоглолтод оруулахар болж байгаа маань. За наашнлд сайхан дамжуулалтыг хайсандаа энэ дээрээс алсын цохилт явлаа. Хамгаалагчийн хөлцгөө эргээ гараад ирж байгаа маа. За дахиад торгуулийн талбараа дамжуулалтыг хайсан. За Улаанбаатар дээд сургуулийн хаалгач 22 дугаартай Аз баяр бөмбөгийг авангуу талбайн төв хэсэг рүү дамжуулалтыг аялаа.
Улаанбаатар дээд сургуулийнхны ээлж нэгэн довтлогоо. За эрчим клубийнхэн сөрөг довтлогоонд явж ирсэн эдээ боловч дахиад бөмбөгний төлөө тэмцэлдэн талбайн төв хэсэгт үргэлжилсэн хэвээрэл байна. За зүүн зүгүрлэгөө дамжуулалтыг хайсан шугам дээр бөмбөгийг болдоо тогтоож авч чадаагүйгийн улмаас хажуугийн шугам дээрээс бөмбөгийг Улаанбаатар дээд сургуулийн тоглолтод оруулахар боллоо. Шигшөөгийн ахлагч Сүмбэн гаруй наашин дамжуулалтыг болдоо хайж байгаа нь болдоо дөнгөсөхийн харагдаад өнгөрж байна. За Цэдэн болсолгоо өлийн хүчтэй цохилдоор урагшин дамжуулалтыг явуулсан Түмэн жаргал дээр бөмбөг ирсэн эдээ боловч Түмэн жаргал түүнийг болдоо тогтоож авч хараахан дөнгөсөнгүй. За Улаанбаатар дээд сургуулийн бөмбөгийг гэргээл тоглолтод оруулж байна. Цэдэн бол бөмбөгийг аваад урагшаа явж байна. 19 дугаартай Улаанбаатар. За Улаанбаатар дээд сургуулийн Улаанбаатар 15 дугаартай жаргал сайхан бөмбөгийг аваад за энэ удаагийн довтлогоо тэмч оновчтой болж чадсангүй Лумбан гарав дээш дамжуулалтыг аялаа. За энэ наан харагдж байгаа 3 дугаартай Улаанбаатар Лумбан гарав. За үнэхээр сайхан дамжуулалтыг өгөх оролдлогыг хийсэн эдээ боловч энэ дээрээс хамгаалагч нар болдоо түүн дээр хөл тавиал тэр дамжуулалтыг болдоо салгаж байна. За хажуугийн шугамар бөмбөг гарч байгаа юм байна. За нэг уралдыг хийх оролдлогыг хийсэн зүгээр хамгаалагч түүнийг салгасан Лумбай бөмбөгний араас явж байна. Шигшөөгийн багийн ахлагч Лумбан гарав 3 дугаартай тоглож байгаа Улаанбаатар дээд сургуулийн хөлбөмбөгчин. За Улаанбаатар дээд сургуулийн 10 дугаартай хөлбөмбөгчин ганцрог дөнгөсөхийн харагдаад өнгөрлөө. За тэр цаан зогсож байгаа 11 дугаартай хөлбөмбөгч алтан тогс. За алсын хүчтэй цохилтыг хийж өгсөн эдээ боловч хамгаалагчийн өлнөөс нүүрний шугамар гарсан учраас булангийн цохилт бол таарж байгаа юм байна. За 10 дугаартай Улаанбаатар Чимбаатар булангийн цохилтыг гүйцэтгэх гэж байна. Шөвгийн дөрвийн тоглолтын дээр болдоо алтан медалийн төлөв тоглох эрхийг авах гоолыг оруулсан Улаанбаатар 10 дугаартай Чимбаатараар. За саяны довтлогооныг 18 дугаартай Нямгом хийсэн байна. Нямгом дөнгөж сая харагдж байна. Таван шугам дээрээс хүчтэй цогцолтоор бөмбөгийг талбайн төв хэсэг рүү оруулж ирлээ. За эргээд Улаанбаатар дээд сургуулийн бөмбөгийг эзэмшсэн Кэвэрэ Цэдэн бол Лумбан гарав төгсөн. За энэ дээрээс болдоо 15 дугаартай Батсангэл бөмбөгийг аваад алж жоох юм да. За эрчим клубийнхний ээлж довтлогоо. За Аз2 бөмбөгийг болдоо салгаж чадлаа. За 22 дугаартай Улаанбаатар Мөнхбаатар бидэнд харагдаж байна. За сая зэрэг хаалгач Аз2-тай болдоо бөмбөгийн төлөө тэмцэлтэнд орсон. Талбайн хөөсг рүү дамжуулалтыг ажигсан буцаагаад өөрт нь хөрлөлгөгийг хийсэн эдээ боловч ажигын шугамаараа талбайг орхлоо. Ажигын шугам дээрээс эрчим клубийнхэн бөмбөгийг тоглолтод оруулаад за Цэдэн бол ямар ч байсан саад хийж болдог чадлаа. 13 дугаартай Бямбсүрэн дээр болдоо саад хийсэн байна. Алтан тогс дамжуулалтыг өгсөн эдээ боловч тогсоогийн бөмбөг болдоо хажуугаар гаржээ. Лигийн аврагшил оруулах тэмцээнд хамгийн олон төрүүлсэн 6 удаа төрүүлчихэд байгаа хөлбөмбөгчин 11 дугаартай алтан тогс эрчим клубын Ахмад хөлбөмбөгчтэй нэг.
За жигүүн шугам нэрээс өмг эргээл тоглолтод орохоор боллоо. Улаан өмсгөлтөд тоглож байгаа. Улаанбаатар дээд сургуулийнхаа ээлжид нэг нутлаханд орж байна.